одоо Монгол чинь өөрөө коммунист байсан. Амьдсан 11-21 иргэд юм. Тэгэхээр энэ бүхэн өөрийн онцлогтой байж. Тэгэхээр зарим нь одоо тэр тухай бүрийн үнэт зүйлс гэж юу байсан бэ гэдэг дээр хэлхийд асуудлыг авч үзэхгүй бол энэ юм чинь нэг нь одоо залгамж чанартай байсан юм. Та бүхэн энэ тухайд нэг одоо болгоогод үзээрэй. 1911 оны амьдсны хэрэгчлээ хэвсэлмээр нэг шиг байгаа. Тэдний үнэт зүйлс нь юу байсан сэргээсэн юу байсныг хөгжүүлсэн. Тэгээд энэ дээрх одоо манжин мэрхэлэг ажиллагаа бий болсон гэсэн. Тэгэхдээ энэ чинь тэр манжин дарангуйлын үе гэдэг чинь орчин үеийн одоо колоничлалын дэглэмтэй ижил биш байсан шүү гэдгийг нэг зүйл хараасаа. Тэгээд тэр хугацаанд хийсэн ажил тэр үед энэ 11-аас 11 хүртэлх хугацаанд өмсөн хөлтэй байж Монгол өмсөв. Монгол орон за энэ бол эртний уламжлалт төвхтэйгээд уурлаад явсан үндслээд гарч ирсэн юм уу байсан гэдгийг сайжрууллаа. За дараа нь 24 оны өнөөдрийн бидний ярих гол сэдэв байгаа. Тэгээд энэ дээр бол маш их зөвчлөлтэй. Ерөөсөө бид нар чинь одоо 1921 оноос юм хүртэл ямар замыг дурсан гэдгээр ихээхэн бодож байгаа юм байдаг. Тэрнийг ч та бүхэн мэдэрсэн юм шиг байна. Би энэ залуучууд маань сонирхоод байгаа гэх олзуурхаад байгаа. Энэ чинь одоо нийгмийн хэрэгцээ шаардлага өөрөө онцлог шалтгаан хөгжөд маань яваад ингээд нүдний тэгээд үндэсний төв хөлөмжөд өгдөөсөнд тоосон замын юу юм бэ? Зарим нэрвэлзээтэй санагдаад үнэн түүх гэж юм нэхэд байгаа юм болов. Тийм учраас ингээд сонирхоод байгаа юм болов гэж ингэж бодоод тэгээ өнөөдөр ингээд хүрээдээс гажраа тавих юм баярлаж байна. За Улаанбаатар дэглэмжээр бид нар бас нэг яг тэр дэглэмжийн төвшөлтөөр энэ баярын суучин одоо Найроби баяр сайхан зэвлат бид нар нэг ороод ирсэн тэгэхэд одоо мөн тийм хэрэгцээ шаардлага нэгдээд байгаа юм байна. Энийг одоо телевизийн хэмжээнд төмөндөө хүргээд цаад үзэгч олон төмөнч одоо нэг хэлээд өгөөж нэгэд байгаа юм байна гэдэг одоо ийм юм одоо бид мэдэрч ирсэн. Ингээд бид нар бол энийг 90 оноос хойш энэ бичин болсон өний юм юу байсан гэдгийг одоо таарчтай хөгжүүлэхэд бас нэг боломжтой болоо хилчил болдог болоод байгаа болохоор энийг түүхэн ухаарлын юм байна гэж ингэж бодоо. Тэгээд нэг энэ бүхэн дээр бас нэг эргэцүүл бодож байгаасай гэж бодож хэлж байгаа юм аа. За ингээд үндсэн асуудал руу дахиж болохгүй. 1924 оны дангадгаар асуудлыг бид яриа шүү. Тэгэхээр монголчууд чинь одоо 24 оноос өмнө хуультай байсан юм уу юу гэдэг асуудал ингээд бодохоор бид нар яг 11 оноос жоохон өмнөөс ингэж хэлж байгаа нь 20-р зууны үеийн монголчуудын сэтгэлгээ юу ямар байсан юм бэ? Тэгээд жишээ нь одоо 11 онд төрөлцсөн нэгэн байгууллагатаа нөгөө хууль хэрэгцүүлдэг өөрийн хуультай түүхтэй системтэй ингээд одоо юмтай бий болж байгаа. Гэхдээ жишээ нь бол одоо энэ зэрэгцээс Монгол улсын хууль зүйн бичгээр энэ 65 дээр энэ иж бүрэн үндсэн хуулийн дайтай хууль шүү дээ. Тэгэхээр ийм хууль байгаагүй юм шиг хамтны үндсэн хууль гэдэг нэрлээ. Тэгэхээр тэрүүл тухайд дараа нь ярина. Тэгэхээр өмнө нь бол ингээд яг монголчуудын сэтгэлгээ ямар байв гэж. Тэгэхээр энийг хийхэд бол тэр олон хэлнээс одоо түрүүний тэр олон улсуудын үндсэн хууль. Дээр нь одоо чинь манж ингээд 390 хотыг монголчилсан байгаа шүү дээ. Тэгээ барууны нөгөө төрийн он байна. Хенри Витоны Төмөөс Эрдэнэ цаас, Албан цаас, за тэр бүлэмжлэгийн одоо төрийн он. Тэр бүхний чинь бүгдийг Монгол болгосон байна. Тэгээд тийм айхтар сэтгэлгээтэй. За тэгээд түрүүнд улсын ирэх гэдэг нь тодорхой ярьсан. Тэр улсын ирэх чинь тэрийг бол мэдээж хаан засагтай жарчил марчил байсан гэж бодлоо яриад яах вэ? Гэхдээ тэрэн дээр маш тодорхой зүйл байгаа. Ямар ч зөвшөөрөлгүйгээр гэрт нь очиад хүний юмыг шууд хурааж болохгүй. Гэвь бүтээл ийм юм хөл байх юм аа дуусах. Тийм. За ингээд тэр одоо хүний
юм байна. Засгийн эрх гэдэг чинь ингээд дээд эрх гэдэг нь ингээд юм байна. Хоёр одоо парламентын танхимтай байх юм гэсэн чинь тэнд ямар гоё юм гэж улсын дээд доод гэр гэж байгуулвал ямар юм бэ? Маш гоё сонсогдож байгаа дотн Монгол үгээр тийм шийдэл байх юм. Тэгээд одоо 20-р зууны хүний өртөө ямар ч байсан монголчууд ингээд бүр бидний их засгийн модельд орсон жигсэг гэдэг бодвол бид чинь хуультай дэлхийг амарсан одоо хууль эрх зүйн системтэй байсан юм байна. Тэрнээс улбаасан ингээд наашаа явах юм бол одоо олон цаалууд байгаа тийм ээ. Энэ бүхнийг одоо ингээд дамжиж явсаар байгаа. Зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг шүү. Тэгэхээр энийг 18 онд хийгээд ингэсэн чинь энэ 65 онгийн 22 он дээр Ошимо Кёшо Мичхүн эзэн бүсэлдэж Японд авчиад 23 онд 65 онгийн Японд руу хөрвүүлсэн байж тээ. Тэгээ одоо Японы технологийн гадаад судлалын сургуулийн юунд байна нөө? Номсонд нь тий хараа хэлтэй нэг өдөр бүр улаан юм болчихсон. Тэгээ энэ Момсонд ингээд энэ 95 онд амжилттай хэрэг болгоод хэлсэн. Тэгэхэд бол ямар юм болсон гэвэл нэг хэдэн дэвтэрийг олдохгүй байсан Момсон архив. Тэгээд Японоос нөгөө 65 дэвтэрээс нь хуульж авцраад Японд алмаас байгаа Японоос нь Монгол болгоод за ингээд бүтэн болгоод байгаа. Энэ зарим нь эсвэл номын сангаас байгаа зөвхөн олсон тийм тэгээд зарим нь одоо бүрэн олдоогүй. Тэгэхээр энэ чинь ийм байжээ гэдгийг бол хуулийн сэтгэлгээ за тэгээд ямар ч байсан бүдлийн боловсролтой улсууд байсан шүү гэдгийг хэлэх үгнээс энийг хэлж байгаа юм. За тэгээд 24 оныхоо үндсүүдийн өмнө одоо юу болсон бэ? 21 оны дараа юу болов? Тийм богд хаамаа ингээд 24 оны 5 сарын 20-нд хаал болж байгаа. Энд 24 онд маш олон үйл явдал Монголын түүхтэй холбогдож байгаа. Тийм бид нар ер нь яг энэ түүх одоо одоо ажиглаад чинь үнэн түүхээ мэдсэн дээр гэж. Коммунизм гэдэг одоо нөгөө Орос орн чинь одоо зөвхөн толгойд санхны үнцүүд 10 сарын 4-нд тэмдэглэдэг байсан шүү дээ. Одоо ярих юм байсан байж тээ. Бидний яриад байх юм аа. Тэгээд энэ одоо залуу орчин үеийн хүүхд ахуйдаа үнэн түүхийг мэдүүлээд сургамж аваад тийм тэгээд цаашдаа зөв бодлоо явсан дээр байхад бодож байгаа тийм. Тэгээд 24 үндсүүд гэдэг нь маань хичнээн зүйлтэй ямар үлээ яагаад батлагсан бэ? Энэ өмнө гэхдээ одоо хичнээн хэд хэдэн үндсүүд байгаа тийм ээ. Одоо тэгээд юм байсан тийм ээ. Тийм тэгээд таадаг байх болов. Үндсэн хууль боловсруулалтын өмнөх бэлтгэл ажил бол үндсэндээ тэгээд 1912 оноос эхэлсэн. Тэгээд юу одоо амархан хийж ажил биш үү? Маш олон судалгаашаад нууцлуулах юм зарим хүмүүсүүд ярьдаг. Тэгэхээр одоо үндсэн хуулийн чинь одоо монголчлох тийм эрдэм чадтай хүн байсан юм уу? Тэгэхээр бол тэр үед юусэн Монгол одоо Орос Англи театр ямар хэлбэр үү Герман тэр олон хэлбэр үү нэг тийм шийдвэр бол сөөнгүй байж тийм хүмүүсд огцолж байна. Үүнээс адатын хүмүүс Монголоор ордог тэр Америк Англи магна хата Америкийн сонгол одоо Америкийн сонголын тохиолдлын тухайг Японы сонгол юуд автобус хүмүүс байхгүй Монгол ордог. Тэгээд тэр сонголын бол үнэхээр бол хойдон хүрээнгээс хойдон сонголоос харсан байгаа тийм бол таарах гэдэг юм зөв байгаа. Энэ санаа авсан юм. Тэгэхээр 1914 онд байгуулсан улсын дээд доод хор түрүүнд улсын дээд доод эргэж байгуулсан гэсэн улсын дээд доод хор гэдэг байгуулсан. Энэ дээд хор бол тэрийн яамны тэргүүн сайднаар за тэгээд одоо аймгийн хангууд одоо хангирун айн дөрвийн хоёр аймгийн хангасан тийм ээ. Тэр улсын доод хурдууд одоо бусад хүмүүс ордог. Тэгэхээр улсын доод гээд хурдын алин гэсэн дамнар ерөөс орцдог. Одоо улсын нийт бүтээлд Сэвэн замсран байгуулсан, Замсангийн зам байгуулсан байгаа. Дамнар бол энэ улсын эрх орчдөг юм байна. Уян номын мөрийг өгөөд ингэж байх юм байна. Гэхдээ төрөлтөө бол хэсэг бүх төрөлөөр хүндэтгэл явах юм байна гэсэн байна. Яг тэр зурмаа улсын дээр доод хурдууд ерөөсөө дамнар тэр бол одоо их шагнад одоо тэгээд байж байна. Энэ таан шишин хангаайг байгсан. Хамгийн гол бог тамуудын үүрэг одоо манс хэрэгтэй таавал мэдсэн болсон байгаа.
За тэрнээс гадна халахын 13 намтай баталгааг байна. За энэ тэр бол 1912 оноос 11 оноос өмнө 11 хотод байсан. За тэгээд 12 оноос 12 13 оноос Сисэн хаан аймгийн хотод сайн ноён аймгийн хотод хамгаалгаа шавнараа яваад ингээд 13 хотсоо. За тэр 13 хотод мөн улсын дэд одоо ихгүй юм байсан. Энэ бол нэг гараад болсон жишээ ингээд тусаад авчихсан. Тэгээ ийм дүрм байсан. За энэ бол энэ 24 оны үндсэн хууль боловсрол басны төвхөн болсон байна. За 1924 оны үндсэн хууль боловсрол хотын тэр олон улсуудын үндсэн хууль за тэрнээс гадна 1922 оны 5 сард засгийн газрын тогтоол гараад энэ үндсэн хууль боловсрол ажил хийсэн одоо тэр үеийн шүүхийн яамны сайд Болтаны Монгол Улсын багш байсан Болтантай нас часуу багсар улсын хүний одоо комиссэн байгаа тэр хүмүүс шүүхийн яамны сайд байсан. Ингээд Жамсын зэвэн батарчиг хүмүүс орсон тэгээд тус ажилтнуудтай ийм комиссийн комиссараа бүгд боловсруулсан. Гэхдээ тэр улсуудад олж ирэх нь юу гэхээр хамгийн боловсон Англи улсын Англи улсыг хийшээ болоорой гэж таадвар өгсөн байна. Өмнө нь ерөнхийдөө одоо янз бүрийн хэлхийдсэн хүмүүс гэсэн захидаа бид нэр Англи улсыг тол болгуулж байна. Англи хамгийн тэрхүүний улс гэсэн байна. Тэгээд энэ хүмүүсийн хавьяалт бол комиссийн даваа хийгдэн одоо комиссийн дэвтэр соёлогдож ингэж одоо боловсруулах хийсэн байна. За тэгээд яг 22 оны төлөвлөмжөөс өмнө 21 оны 11 сарын 1-ээс хангалтын гэрээ болдог тийм ээ. Тэгээд засгийн газар ингээд богд хаантай хангалтын гэрээ засгийн газар байгуулсан гэж ярина. Үндсэн хуулийн боловсруулж ирсэн үндсэн хуулийн нэгдүгээр үгэн гэж ярьдаг нь. Тэгээд энэ Монголч бас ойлгох хэрэгтэй. 21-ээс 24 он хаантай социалист улс гэж гадны хүмүүс ойлгочихсон тийм. Хаантай социалист улс гэж байсан юм чинь ямар учиртай юм бэ? Тэгээд энэ нь бол яг тэр үе түүхийг бол ингээд 21 оны 11 сарын 1-нд засгийн газар дангаараа богд дангарын гэрээ гэдгийг бол баталсан. За нэгээр бол одоо богд хааны төрийн эрхийг бүгдийг зарласан. За тэгэхээр шашны эрхтэй гэж. Шашны эрхтэй ч гэсэн бол богд хаан маань өөрөөсөө богд хаан хатан мэдээж одоо бүр юу шүү дээ. Бүх эрхийн хязгаарлаад тэгсэн мөртлөөс нөгөө монголчууд ахны шинтэй хаан руугаа гүйгээд болдгоо. За одоо номын дараа ганцхан ч гэдэг юм уу, сквадр хэлжин ч гэдэг юм уу, бодоон ч гэдэг юм уу, ийм хурд бодлоо, ийм яаж ингээд одоо итгэл айлтгал болдгоо юм л да. Тэгээд ерхүү байдлаар бол 21, 2, 3, 4 онд бол ингээд хурд явж байна. Тэгээд энэ үед бол за богдын эрхлэлийг хэмээн ингээд 23 онд богд хаан засгийн газар хандаад хатан бидээс ингээд цалин болгоно гэдэг улсын эзэн засгийн газартай хандаж байгаа. Тэгээд ийм байдал хүртэл ингээд хаан хатны маань одоо байдал хүргэсэн. За тэгээд үндсэн хуулиудаа одоо ингээд яг энэ бодоогийн төсөл одоо сая гоёсэн чинь масаа хүчин төсөл дараа нь ерөнхий сайд сэрэн дөрж байгаа гэдэг бас нэг үндсэн хууль боловсруулах комисс гарсан шиг байна. Тэгээд ямар ч байсан монголчуудын одоо сэтгэлгээ ингээд хууль хийх хэрэгтэй олон улсын одоо ийм одоо англи магна хартыг шүлээд орчуулад ингээд явъя гэж. Тэгээд 17 оны 3 оны одоо бичсэн богд хааны ухааны зам бичсэн захидал байна. 22 онд бичсэн цэрэгбэл гүнгийн бас богдын нэр ясан захидал байна. Энэ бүхэн Японы үндсэн хуулиас аваад яг заалтын зам заалтыг тэр чигт аваад захидал аваад байсан байна. Тэрийг бол манай чиглэлд чиглэлд режимийн Японы үндсэн хуулиас заалт авсан байна гэж. Тэгэхээр энэ бол нэлээд өндөр боловсролтой усад хийхэд өгшний zanаа чиглэсэн байна гэж харагдаж байгаа. Тэгээд энэ 24 оны үндсэн хууль руу оройдоо тэгээд 24 оны үндсэн хууль маань богдын хааны таар болсны дараа Монголд ингээд бүгд 24 оны 5 сарын 20-нд Монгол таар болсон. Тэгээд тухайн шаардлага байсан шиг байна. Ямар ч байсан ардсан. Тэгээд одоо энэ дараа 24 оны 5 сарын 25 болоод 24 оны 6 сарын 20-нд Монгол Ардын энэ дүүрэн тэргүүлэгчдийн тогтоолоор Монголд бүгднээ тогтоох шийдвэр гарсан.
7 онд намын жургааны тогтоол гарсан 6 сарын 13 засгийн газрын тогтоол Монгол хаан засаг байхгүй бүгд найрамд засаг тогтооно гэж. Тэр зал 24 оны 11 сарын 26-нд болсон үндсүүдийн эхний бүлэг яг тэр жигтэй байгаа. Одоо би одоо таамаг жоох байж байгаа шиг юм бол тэр одоо зал нэмэр байдаг. За тэгээ энэ үед бол рискүүл гэж хүмүүс бэлэн орс хэлээр хэлсэн. Өсөлт дээрж байгаа. За ингээд одоо энэ үед маш олон үйл өрнөнө. Таан болон за энэ дээр бас зөвлөх хатны 24 оны 5 сарын 31-ний гэрээ одоо байгуулагдаж байгаа. За тэгээд 8 сард Монгол ардын намын 3 дугаар их хурлын энэ ардын намын анхны дараа Дэнжин Солин данзан цаазлж байгаа баасыг хамтар шаарах тийм ээ. Энэ бүхний ард үндсэн хуулийг орсолоор авчирсан скуудын хуулийг бол ямар ч одоо багаагүй баталсан тийм ээ. Тийм. За тэгээд энэ баталсан нэр нь бүгд найрамд Монгол ард улс гэсэн нэртэй. За тэгээд энэ дээр чинь бол улаан тэрхэн нэрийг 11 онд ингээд улсын цол Монгол гэж байгаа. Тэгээд 11 онд оны нэр олноор өгсөн их хүрээг нийс хүрээ гэж. За 24 онд улсын нэр бүгд найрамд Монгол ард улс. За тэгээд улсын нийсийн нэрийг Улаанбаатар өгсөн энэ зөвхөн энэ анхаарал хуулаа тийм за ингээд оны цолыг олноор өгсөн гэдгийг халсан. Тийм за тэгээд ерний авч явах Монгол улсын явсан гэдэг 24 оноос 12 сард Европод орсон баг тийм ээ. ийм үйлдэл болсон гэдгийг ярих болоо тийм. За тэгээд та энэ хууль ямар учиртай вэ гэдэг талаар манай үндсэн хуулитай болсон явдлуудаа хүндрэлтний номын амбалдаа хүндрэлтний үйлдэлтэй замын дагуу хэвшилсэн гэдэг ойлголтыг үзүүлээд ойлгож болох юм. Гэхдээ энэ 24 оны үндсэн хууль батлагдахын өмнө болж байгаа тэр улс төрийн агуулгын чиглэл юм ойлгохгүйгээр энэ хуулийн мөнчнөр ачаалал эрэг зэрэг талыг ойлгох боломж өгөө. Сая одоо доктор дээр тэрмансараас ихтэй одоо шийдвэр гараад явуулсан. Тэгээ энэ дээр намын 3 дугаар хуулийг одоо хэлэхгүй байх юм. За энэ дээр хуулийн бишүүдийн замаар замх ёстой гэдэг Вачилготын намаас өгсөн чиглэлийг одоо хуульчилж одоо улс төрийн чиглэлийг агуулгын одоо хуулийн агуулгын чиглэлийг зааж өгсөн юм. Энэ намын энэ хууль зөвхөн одоо ийм чиглэл заагаад байхгүй намын дараагаа заасан. Бид байсан нам багаан онцлог үүрэгтэй нэг удаас чаруу интернетийн тодорхой тэгээд энэ хорлоор намын дараа сэвнэн зүгээр хорлын явцыг дүрмжсэн үзэл бодлын одоо зөрчилтэй одоо энэ асуудлаас шууд одоо намын шийдвэрчгүй одоо аваачаад цаазчихсан шүү дээ. Тэрээс мөрж аваачаад цаазчихсан. Энэ тухай тэр сандуйж гэдэг дотоод явны ажилтан байсан хүний одоо дурсамж үе. Тэн дээр маш тодорхой байсан байгаа. Эдний тэр номон дээр тавьчихсан бол дурдсан байгаа. Тэгэхээр тэр одоо 21 оны дараа дээр Монголд тагнуудын газар, сэргийн тагнуудын газар гэж байна. Дараа нь улс төрийн тагнуудын газар гэх мэт юм тагнуудын газар. Байгууллагад энэ бүхэн бол Монголын сонирхолтой юмнээс байгууллагатай. Тэгээд хин одоо сэргийн танцыг цаазлах тэр асуудлыг хийсэн процесс яасан гэхээр сэргийн нэгдүгээр дэвсдэр суулгагч гэдэг хүн Жанжин дансан одоо энэ бослог гаргахаар одоо төрийн нэсрэг бослог гаргахаар одоо жойнаас юм хэлээд
тэр санхүүжилт хүний дурсамж байгаа шүү дээ. Тэгээд манай сургагч тийм учраас одоо та нар явж тэрнийг одоо дараах хэрэгтэй зөвхөн одоо барьж өгсөн шийдийг өгсөө. За ингээд явхад тэр нэгдүгээр дивизийн сургагч гэдэг хүн тэр шийдвэр баримтлах шийдвэрлээд өгөөд байгаа одоо тамны сургагч нэг хүн байсан гэдгийг дөрвөлж байгаа одоо Тарнуудын засгийн архивд байсан зохиолч дөнгөрж байгаа дараа цагаат хэлтийн комиссарч хийсэн энэ хүний судалгааны маш одоо дэвтэж өгсөн. Тэрэн дээр одоо энэний тэр баримтаар одоо хэлсэн байдаг. Ингээд ядаа зүгээр зөвхөн данцангийн жишээг хэлдэг. Тэгээд одоо яжаад намын хурлын шийдвэр 8 дугаар сарын сүүлчээр болж байгаа үйл явдал шүү дээ. Намын хурлын протокол дээр байж байгаа. Данцан одоо энэ буруу байсан учраас цаазлах зүйлтэй гэдэг шийдвэрийг одоо гаргаж батлая гэсэн. Тэгээд төлөөлөгчд эсэргүүцсэн. Та нар зүгээр байсан үнийг хэлж одоо удаж чадчихаа бидний одоо могоогуулах гэсэн ийм асуудал ирж ирсэн тийм юм болсон байна. Тэгээд яг энэ зөвхөн данцангийн тухай ярихад энэ гэтэл анхны тодорхой нэрлэгдсэн Монголын экономистийн одоо ардын ойлголтыг хийсэн одоо 7 одоо өдөртөгчийн ээжүүдийн сар улсын дөрвөн хүнийг одоо энэ 3 жилийн хугацаанд байхгүй болгож байгаа. Тэгээд энэ одоо үндсэн хуулийг батлах хэмжээнд ирлээ шүү дээ. Тэгээд ийм учраас 1994 онд энэ 7 жилийн ойролцоог одоо энэ үндсэн хууль батлагдсан энэ 26-ны өдрийг одоо маш өндөр түвшинд бодлохоор ийм ярианууд нэгэн болж бас хүмүүсийн хооронд яриа хөрөлдөрчил үсээд бидний дээр одоо асуудал ярьж ийсэн. Энэ үнийг ер нь одоо юу яа энэ намуудын тухайн үед байгаа намуудын өдөртөгч нарын одоо өөрөөр хэлбэл улс төрийн намуудын өдөртөгчдийн хооронд одоо хаз мэдгэлцэн явуулж олон төмөндөр нь ойлголдог. Энэ ийм ач холбогдолтой түүхэн үе юм уу? Тусгай төдийлөн мэдээлэл одоо 11 оны 12-нд батлаад тогтсон байж хууль ёстой байсан байна. Гэтэл тэрний чинь тийм өдөр үе бол яриад байдаг. Ингэж ийм уулгаар хийх болох юм уу гэдэг асуудал ярьж ирсэн. Тэгээд тэрний бол маш том одоо юу гэдгийг одоо тухайн үед одоо хөлтөрөө одоо гүрдэй гэсэн амралтын өдөртөө болгох хүртэл асуудлыг чинь тэндээс л одоо шийдээд явсан шиг дээр ярих болж байгаа юм. Тэгээд энэ хууль бол одоо монголчууд бидний хувьд нэгдэх одоо тийм Монголын хэсэг Монголын ээдэг тийм сайхан үйл байгаагүй юм шиг нэг ийм төвшөнд одоо ингэж одоо хүмүүсийн ухамсарыг төвлөрдөж байх нь хэрэггүй маа гэдэг ийм агуулгаар яригдж байсан. Ийм үстэй энэ хорлоос одоо үндсэн хуулийг одоо ингээд яг баталлаа. Гэхдээ энэ үндсэн хууль бол 1920-с тэр 30-40 оны их одоо цус ялгалыг үлдэх эрхчин үндсийг тавьж өгсөн бол хамгийн аюул нь байна. Тэгээд тэр үндсэн хуулийн одоо энэ сая тэр үндсэн хуулийн үнээр та нар хараад үзвэл энэ бол хүн амын хэн харсыг дайсан гэж үзнэ. Эцэд одоо шууд хэлсэн байгаа шүү дээ. Тийм учраас энэ сэдвэр бол тэр отхон жаргал гэж эрдэмтэн эмэгтэй нэг эрдэмтний хурал дээр 90 тонны сүлжээр байна. Маш тодорхой баримтуудыг нотлохоос гадаараа аваад ирсэн тийм байдаг.
тэрний бас сонирхол нөгөө магнаа гэж шүү дээ. Тэр баталгаа. Магнаа гэдэг ингээд залуу одоо улс төрч байсан тэр нь одоо хайсан шүү дээ. Тэгээд тэрний ээж тэр хууль хүн гэдэг тэрний маш тодорхой баримтуудаар баталсан юм биш үү гэдэг танаар сонирхол болоо. Тэгээд тэр жишээ байна. Та 24 оны Октябрь хүртэл нь хэрхэн явагдав. Тэгээд энэ 24 оны үндсүүд яг одоо жинхэнэ бус ард байж нэрсэн аваасан тийм ээ. Тэгэхээр жинхэнэ ард гэдэг нь хийм, жинхэнэ бус гэдэг нь хийм. Тэгээд тэр жинхэнэ бус гэдэг нь одоо ямар эрэхтэй ирэхгүй вэ гэдгээр баталсан бэ гэж үзвэл 우리가 소도 아까 호소 밑자가다 이 운동 홀때 뭐가 점점 진피와 진피 모습이 거의 안 있습니다. 그 진피 아르티클 야마라 진피 보스 아르티클 야마라 하고 되게 자가 되겠어. 진피 보스 아르티클 одоо хувийн аж ахуйг хөлсний хөлбөр буюу тухайн үед зарц гэдгээс зарц гэдэг жижигхэн үйлдвэр үйлчилгээ худалдаа хийдэг хүмүүс бол хөлсний ажилчин хэрэглэдэг тэрний ажлуудаа сайн хийх юм уу одоо ийм хүмүүс бол ерөөсөө тийм мөлжих итгэн гэсэн тийм даа. За ингээд энэ тэрээс гадна хөрийн хийдэг шавьлын суудаг ламнаар бас зинхэн итгэдэг баасан байна. За тэр хуучин хотод туулгаадын том өндөр нандагтай хэрэгмтэй ламнаар бас энд орж байна. За тэр ной орж байгаа. Өөрөөр хэлбэл хатхын 92 засаг хошуу байсан. Хатх ордын 6-8. За энэ засаг ной. За тэгээд хошууны албан хаагчид бол засаг ноён гээгүй. За тэрлээд ороод хосгож тайлж гэж байна. Тэрний дор одоо захирч мэринг тэр хүмүүс бол бас зинхэр болоо. Ингээд одоо тооцсон бол энэ хүн амын нэг ямар ч зүйл гоч орсон хөвөл. Бүр нарийн тооцсон бол одоо баг 5 хөвөл. Ингээд сон ирэхгүй болчихсон. Тэгэхээр Монголын ард түмэн бол тэрний тухайн үеийн сайн одоо хэвчээ ухаарсан байдаг бол ямар ч үнэтэй байж болохгүй юм хүн өмчигдэр орондоо хүмүүс одоо хэвчээ ажиллаж болохгүй юм байна гэсэн тийм байдалтай болсон. Тэр учраас тэрнээс болгоомжлоод одоо олон малтай өөрийнхөө ам бүдээр өөрийнхөө ажихуйгаа аваад явах боломжгүй улсууд бол одоо бас мадаа сүйх байж юм уу энэ зарцнараа өгөхгүй юм уу. Энэ зарцнарын тухай асуудал бол ерөөсөө 1959 он хүртэл үргэлжилсэн. 1950 гэдэг онд бол өмнө санаанд том тэр үедээ олон нэртэй төртэй болсон, одны таньд болсон хүмүүсийн зарцуудын мөржигдж байна гэсэн нэг тийм зүйл гарч ирсэн. За хандаа хоос Зүхбаатарын өдөр олон мянган малтай хүмүүс зарц ирсэн. За тэдний зарим нь бол одоо эсэргүүцсэн, зарим нь үнэхээр тийм байх гэдэг мөржигдж байна янз бүрийн зүйл гарч ирсэн. Энэ уушгүй 59 он хүртэл. Тэрнээс гадна энэ одоо зам машин ламнаар тэгээд ноёд байсан хүмүүсийн гэр бүл ноёд тэдний ирэхгүй болсон тэр бол бас нэг Монголын ард түмэн нэг хэсэг шинэ төр засаг итгэл бол хүмүүсэнд бууж ирсэн. Тийм учраас 1925 оноос тэгээд өмнө цусны эсрэг явж ирсэн хүмүүс бол одоо гатгшаа дөрвөх тийм хандлага дуусан гасаа. Тэрнээс гадна энэ 1924 оны үндсэн хуулийг боловсруулах явцад янз бүрийн сандууд гарч ирсэн. Ингээд бол одоо тэр санд боловсруулах комиссийн хурлааны бичиг буюу протокол хэн ямар санд гаргаж ирсэн бэ гэх тэр юм олддгүй одоо. Хааны ихтэй байнгүй юу. Тэгвэл ийм байдлын коммунизмын төлөөлөлтөөс тэр төрөнгө гэсэн мэдээлэл байж байгаа. Тийм за энэ үндсэн хуулийн төсөл боловсруулахад тэр тийм байр суурьтай байна. Энэ төсөл энэ ноён энэ сайн ийм байр суурьтай байна гэдэг нь тодорхой мэдээж ирсэн байж байгаа. За тэгээд зарим улсууд бол
одоо дургүйсээ ийм үндсэн хууль батлах юм бол хэрэггүй. Ерөөсөө үндсэн хуулиуд улс орн байдаг. Энэ үндсэн хууль батласнаас батлаагүй гэдэг эрдэмтэн Жамсрангийн цэвэр хэлсэн байдаг юм байна. Тэгвэл цэвэрний хэлснийг комитетийн төлөөлөгч Искул төвдөө мэдээлсэн байна. Тэгээд Жамсрангийн цэвэр бол өөрөө юм бас сайхан ярьсан. Үндсэн хуулийн төсөл боловсруулсан хүн. Тэгээд та даарсан бол улсын үндэсний төвийг би бодоогийн боловсруулсан төслийг ярьдаг. Зүгээр бодоо мөн үү биш үү? Мэдээж цэвэрчсэн бодоочсон эдгээр эрдэмтэд нь хичээсэн хүн байлээсэн. Тийм том баримт төслийг ганцаараа боловсруулах бас арифгүй ба. Тэр юм мэдээж олонний санд авчихсан байна. Тэгэхээр тэр бол ахиж ирсэн болов. За ийм зүйл байна. За энэ үндсэн хуулийг хэлцгээд бол ерөөсөө 1924 оны 11 сарын 25-нд энэ үндсэн хуулийн төслийг хэлцүүлсэн уншсан. За ингээ маргааш нь 25-26 баталсан. За ингээс бол улс ганцны зүйлийг бол асуусан. За төрийн сүлжээ тэгээд ямар байх юм бэ? За одоо яагаад энэ соёмбор одоо сүлж хийж байгаа юм бэ? За тэгээд энийг бол одоо ерөнхий сайд цэргийн долгоор хариулсан юм зүйл. За энэтэй холбогдуулаад хэлэхэд 1918 оноос өмнө юм уу 1928 оноос хойш боловсруулсан бол та энэ үндсэн хуулийн Монгол улсын үндсэн хуулийн төсөл 1997 оны 9 сард ихэд тасархай болж үзсэн юм аа. Тэгээд боломжгүй юмыг харуулцуулаад сайн байна. За энэ төсөл дээр бол одоо энэ төслийн үндсэндээ 42-оос 57 тодорхой зүйлүүд нь бол үлдчих чадсан байна. За энэ бол Оросоор бичсэн төсөл. Мэдээж энийг монголоор бичээд Оросоор орчуулсан болов уу шууд арай Оросоор бичээгүй болов уу. За энэ үндсэн хуулийг соёмтой холбоотой юм бол юу байна вэ гэхээр энэ үндсэн хуулийн 55 дугаар зүйл төрийн сүлд тугны албаны тухай гэсэн одоо ийм зүйл байж байгаа. За энд бол энэ төрийн сүлдний тухай бичлэхдээ Монголын төрийн сүлд бол одоо санскрит одоо та бүхэн бүгдээрээ мэднэ намж вандан гэх энэ санскрит 10 үсгийг ерхий сураасан одоо хөрийг хийдэн үүдэн тоомж байж байгаа. Тэр үсэг байна. За тэрнийг бол одоо явхаас хэсгээр суулгаад ингээд одоо цэцгээр хүрээсэн байна. Гэсэн байна. Төрийн далбаа бол тэг тэр үчиг одоо контракт үсэг гэдэг. Тэг тэр үчиг хаашаашаа дайсан гэдэг. Тэг синхэр дүрс байна. Дүрстэй бөсөрүүлнэ. За ишин талд нь бол одоо хас тэмдэг байна. Гэсэн одоо ийм далбаа байна гэсэн ийм төсөл байна. За энэ төслийг би түрүүн 18 оноос өмнө юм уу 1928 оноос хойш боловсруулсан болтой хийсэн. Тэр яагаад гэж юм бэ тэрнийг энийг одоо хатуугийн тэмдэг зөөлний тэмдэг бол одоо Орос кирилл үсэг Орсын бол хэрэгжижсэн юм байна дээ. Ингээд 18 онд зөв засгийн газар бол энэ хатуугийн тэмдэг зөөлний тэмдгийг халах шийдвэр гаргасан. За ингээд 1900 тэр апартас гэдэг нэг юм байдаг юм одоо нэг зураас байдаг. За тэр 1928 оноос тэр апартасыг хадаад одоо хатуугийн тэмдэг зөөлний тэмдгийг эргээс хэрэгсэн байна. Тэгэхээр энэ үндсэн хууль бол тэр бичвэр дотор нь одоо машинаар бичсэн зүйл хатуугийн тэмдэг зөөлний тэмдэг байж байгаа. Ийм гэсэн. За энэ хэрэг одоо батлагдаад ингээд явсан бол одоо нэг юм өөр байх байх. Ямар ч байсан 24 оны үндсэн хуулиас өөр байх байсан байна. Тэгвэл энийг одоо хизээ тогтоосон юм бэ гэж бол мэдхийн арга байхгүй. За энэ үндсэн хуулийн тасархай бол одоо олсон юм. Би одоо нэг архив сууж байгаа цаас дуусгаад тэр судлаа архивын судлаа хийсэн дараа сэдвүүсрөнгээс яахан ноорын цаас өгөөж өгөөчсэн одоо хогийн цаасаас аваа гэсэн. Тэгээд нэг хэсэг цаас авчираад биччихээд тэр орой ихтэй очоод үзсэн энэ атад нь юу гэдэг юм бол тассан чинь энэ сүлжээ юу үндсэн хуулийн тасархай байсан. За тэгээ маргааш хагсан тэр байсан. Бүтэн сайн гэрээ нэг зүйлийг асуусан чинь ой сэлбэн дээр байж байгаа наач очно олон хог байдаг. Нэг юм үлдээгээ босоо хийсэн юм уу чи тэрээс авсан юм байна. За тэгээ сэлбэн дээр нь очсон чинь аян одоо магадгүй энэ засаж сэлбэн
Гэсэн дараагаар үзээгээ таа. Тэгэхээр дараа нь батсан чинь хэд онцгой төвчүүлсэн батсан чинь энэ одоо фонд руу шийдвүүлсэн фонд байж болсон байна. За тэгээ фонд бол одоо хэд хэдэн хөнгөлбөйтэй улсын хурлын 11-р фонд гэж засгийн газрын 1-р фонд гэж шүүхийн өмнө фонд гэж байна. Тэнд одоо хайжсан үлдсэн бид нар бол өөрөө архивын сан хүмүүст орчих байхгүй дээ. Тэгээ архивын ажилтнууд бол ирээдүйн одоогоор одоогүй. Тэгээд бас үнэн сурдгийн 97 оноос хойш одоо нэгэн орсон өнгөрсөн. Бид нар бол хэзээ нэгэн тоглох байлгүй. Тэр үед нь бас хэрэгтэй болов уу одоо тийм дахин тэмдэглэл маягаар одоо бичсэн байна. За энд бол нэгэн тийм орс хатуу хэлтэй би нэг тийм хүн бол тийм өрн утгаар нь орчуулсан арга байхгүй. Тэр үндсэн шашны тухай гэсэн хэсгийг бол одоо манай Монгол улсын ардын багш Туваагийн Урайгийн соёлын авиас үүсгэн одоо ерөнхий хэсэг байсан Башнуугаа за тэгээд иргэншин судлалын эртнийхэн Сэрэнгаа за тэгээд энэ Оросын харьяат Урайг Бадгаараа одоо 3 хүн бол тэр буддизмын тухай гэдэг нь орчуулсан бидний хэлсэн байгаа. Тэр бол нэгэн хатуу хэлбэртэй буддизм бол Монголын шашин байх ёстой гэсэн одоо ийм зүйл байх юм аа. За ингээд энэ үндсэн хуулийн цааш хөтөлбөрийн хүмүүс ярих ба. За энэ үндсэн хуулийг төслийг нэрсэхгүй гэж ханацаа. Би нөгөө хугацаанд авсан тэгээд Орос эднээс Монгол болгосон энэ нэрсэхгүй гэж хүн нэг тухай Казахстан дээр нэгдүгээр Мурзай гэж хүний улаан зэвгээд амбицсан. Тэрэн дээр би ингээд Оросоор хуулийн төсөл авчиад Монголын зөвлөлт хийж өгсөн гэдэг тодорхой бичсэн байдгийн. Тэгээд би яг ирсэн чинь монголчууд нэлээд эсэргүүцсэн юм байна. Өөрөсөн тийм. Түүний юу нэг чинь скул болгээд жишээ нь одоо комментарийнхаа юунд дээр бичиж байгаа 24-ны 11-р бичсэн хэлэхэд тайлбар байгаа. Тэрнээ бид 3 жил гаруй залуучуудын ихэд анхаарч ардын намын орон тавилт жинхэнэ хувьсгалч нам болон өгөхөөр ажиллаа гэж. Бид энд хүрээнд байсаар нэлээд бэхжүүлж чадлаа гэж. Тийм дипломатууд яг хийдэг ажлууд хийдэг юм байгаас харин намын гэж комментарийн шумаар бидэнд өмнө нь нэгдсэн нам боёо болгож түүгээр дамжуулан Монголын хэлийг шууд өөрсдөө гадаад үзэж байдаг болохоор ажил зохиол хэрэгтэй байж гэж тийм. За тэгээд бол энэ нэг ганцхан энд айхтар болох юм гэж нөгөө ганцхан үнтгэж одоо ингээд ганцхан аваасар нарыг уулзсан байна. Цэрэн дээр чинь бүгдийг хүчтэй сэтгэл төрүүлээ. Цэрэн дээр түн талыг одоо нэгээд өөрчлөсөн. Тэгээд дуулууртаа болж залуучуудаа хөвгийг авдаг боллоо гэж. За тэгээд нэг үндсэн үйл чинь бол одоо чихцэн үйлдэлтэй болоод миний одоо хэлсний авторсны дагуу ингээд бодлоо гэдэг юм сэтгэлдээ бол тодорхой байна. За бүр цэвэр ямсраа ингэж байгаа шүү. Үүнээс хойш байдал өөрчлөгдсөн. Ямсраа нь өөр бол цэрэн дор үндсэн үлийн төслийг боловсрол комиссийн хурал дээр эсвүүл зэвэрлэх юм бол үндсэн үлийн миний төслийг бүхэн зөвшөөрлөө гэж. Ийм байдлаар бол одоо гоё маань явсан. За тэгээд үндсэндээ бол энэ скул гэж хүн авторсны төслөөр Орос хэлээр Монгол болгоод 24 онд хийсэн төслөөр үндсэндээ зөвлөлт засаг Монгол үндсэндээ хууль ёсны гэдгийг одоо баталгаажуулж авсан ийм замыг тавьсан ийм хууль юм тэгээд цаг мэдээ явсан учраас залуучуудаа асуугаад тэгээд хариулт өгөх тавьсан болсон шиг байна. Тэгээд юу дараа сонирхолтой байх болов амбар төрөөр байгаа гэж бодож байна. Дэлгэрүүлж ярих зүйлээ бол ярьчих шиж. Царасан дээр. Тэгээд энэ юунаас бол яг энэ нөгөө байрны ус парламент улсын баг хурал байгуулсан. Тэгээд улсын баг хурал орчин гишүүнтэй орчин гишүүн хоёр нь гадаадын иргэн улсын харьяат байсан. За тэгээд энэ улсын баг хурлын тэргүүлэгчдийн дараагаар Уран аймгийн харьяат эдийн гэдэг байна. сонгогдсон юм тэгээд ийм хуулийг байсан тийм анхны үндсэн гэдэг юм тийм Оросоос Ясвэндээ 21-ээс 24 онд маш олон одоо монголчуудад нөгөө ардын намын хэсгээс сэргүүлсээр суулгаа ардын намын одоо бараг эвлэрэн сольчихгийг. За тэгээд нөгөө намын дараа ганцхан бодоогийн тэгээд ингээд цааш наруулаад ингээд олон үйл явдлын дөрмж байгаа.
За тэгээд энэ Монголыг яг дуулууртаа болох монголчуудыг гэдэг юмуд явсан л да. Тэгээд одоо ямар ч байсан хөрөлийг ажил хэрэгтэй. Энэний дараа бол бид чинь Ричино гэж хүн амын 3 дугаар их бол 8 сард бол маш их хэмжээтэй байсан гэж байгаа. Энэ цаазсан дэр бол тэгээд дараа нь эрсхүүл гэж хүн юм. Тэгээд энэ хоёр чинь хоорондоо бич комитет чиж комитет хоорондоо маргалдаа тийм үсвэг болсон юм тийм. Өөр жишээ нь баг хэлэлцээ одоо чи юм би мөн гэх. Тэгээд комитет нь буцаад атсан 25-нд хоёулынгийн ийм үйл явдал одоо Монгол өрнөсиймаа гэж тийм тухай үгүй. Тэгээд бол энэс хойш явж ирсэн зам мөрийг одоо тэр ахтар зам монголчуудад туулсан гэдгийг факт 25 оны энэ дээр үндсэндээ ер нь богдыг ингээд таа болсоор богдын өмнө шавнар ингээд охины өмнө шавнар ингээд энэ шашныг бүрэн утгаар нь устгах тийм төлөвлөгөө 25 онд Итали гэж хүний нуус тайлбар байгаа. Энэ дээр бол ингээд Монголын одоо охины шишин бол айхтар тийм цуул яг тийм нэр хүн нөлөөтэй зөвлөлтөд байсан шашны устгасантай адилхан тийм харамсалтай дийлхийгүй гадна дотны холбоотой гэж. Энийг 11 зүйлээр устгах хэрэгтэй. Энийг дотроос нь сүүлэх хэрэгтэй. Тийм дотор нь маш олон арга байна. Эдийн засгийн арга, часын компани тэгээд одоо эсвэл одоо нөгөө дамнын эсвэл дотор нь ингээд тагнууд явуулах байхын тэгээд тойн болон аргаар нь шатраатай явсаар байгаа. Ингээд Монгол үндэстний одоо чухал одоо энэ чөлөөр болсон байгаа зүйлүүд бол энийг шалгуулж дандаа орсон юм зүйл бас юм аа гэдэг чимээгүй. Энэ тэгээд асуулт зүйлээ суугаа санд бодлоо хэлээд сургуулиудаа явуулсан байна. Тэгээд тэгээд зүйлээ яриулсан хаа гэж. Ингээс тэнд гараад ирсэн. Лаасаа хүчин гişүү байсны хоёр нь одоо гадны хүмүүс гэдэг шүү дээ. Тэр гадаадын хүн одоо хариуцсаас зүрх хотусаас тэр хүмүүсийг ямар зорилготой яг хэний тушаал явсан байх тэр зөвлөж байна. Энэ яг онцгой хэлбэрээр яг одоо юу ямар хамтан тушаал хийсэн. Тухайн үед яг Монгол ямар зүйлийг одоо илүү баримтгаж ирсэн гэхээс нь бодох. За энэ илгүүдэр гинчээ навыг удаан гардаг нэрийг нуусан нэрийг бичдэг. Энэ хүн бодоо 1921 оны намраас өөрийгөө коммунитийн шилжүүлж үсгээд ингэж ирсэн. Энэ хүн бол нэг өндөр асуулт шаардлагатай байсан. Монгол улсын засгийн газрын зөвлөх намын төвөөрөнд тэргүүлэгч тэгээд бүх цэргийн зөвлөлийн дараа. За бүх цэргийн зөвлөл гэдэг бол одоо дотоод гадаад тагнуул хууль хэрэгтийн бүх байгууллагууд одоо тавьдаг ийм том бүрэн ихтэй байгууллага. За нөгөөх нь бол мөн зөвлөлтийн харьяата Амугай гэж хүн байсан. Энэ хүн бол Монгол улсын эдийн засгийн зөвлөлийн дараа одоо ийм хоёр хүн байсан байнамаа. Эдийн засгийн зөвлөл бол Монгол төрийн эдийн засгийн бодлогын үндсэндээ хариуцсан гэдэг. Тэр дотоод гадаад бодлоо ерөөсөн Монголын төрөөс эдийн засгийн талаар ямар бодлого явуулах яаж хэрэгжүүлэх үүргийг ханддаг одоо ийм хүмүүс. Энэ төрөний зүйлийг бас дахиад хэлэх нэггүй энэ одоо жинхэнэ бус ард гэдэг сонгуулийн ирэхгүй хүмүүс бол 1994 оны намар сонгуулийн ирэх болсон. За тэр үед бол үндсэндээ хуучны ноёд ихэнхдээ бол баг дууссан байсан тийм. Дууссан байсан байдаг. Зөөхөн хүн байсан. Тэдний бол сонгуулийн ирэх болсон. Тэрээс гадна энэ илгүүдээр гинцэнэ Амгайн нарын тухайд хүмүүс үлдсэн байдаг. Энэ тухайд одоо Японы иргэншил засварсан, Оросын иргэншил тэднэр бол Монголыг одоо хөдөлгөөн зогсоож зинхэнэ хуультай дурамтай болоод ирсэн бас тийм магтан сайшаах талаар гэсэн хүмүүс бол би өмнө байдлыг бас ирсэн хүмүүс байх юм аа. Тэрнийг бол одоо манай залуучууд олж ирсэн бас их байгаа. Гурван тоглолт маш их баярлалаа. Тэгээд та өөрөө гарсан номыг амтхан уншиж бас мартаж болохгүй хамтгүй хөргөжлүүлсэнсэй гэж хүсдэг юм аа. Тэгээд надад нэг хоёр асуулт байгаа. Нэгдүгээр нь 1900
24 сарын 24-нд оруулж ирсэн хуулиас бүлэмжийн адуулт орчиж байгаа. Тэгээ монголчуудын богдханд Монгол улс байх энэ үйл явцад монголчуудын улаан террорист гэдэг нэрлэдэг байгаа. Тэгээ улаан террористуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх үйл явдлыг зогсоох зорилготой оруулж ирсэн бол би хурдаа хараад тийм аа. Энэ дээр тавьж өгөөж хоёрдугаар тэр бошхыг харах залуучтай холбоо гэдэг энэ эхний 11 гэдэг байхад энэ гонин бодроос эдгээр энэ баваа санч нөгөө нарийн бичгийн дагнаас шүү дээ бошхыг харах. Тэгээ энэ бошхыг харах залуучуудын хоолны дотроо бас эдгээр хоорондоо хагалтай байв. Жишээ нь баваа сангууч 25 настай нэг солин дамжуугаар дагаад явж байгаа шүү дээ. Энийг нэг тодорхой болгоод өгөөч. Тэгээд энэ нэг коммунистуудын оруулж ирж бидэнд баг хүчээр коммунистийн захын даалгавраар хүчээр буудуулах гэж батлуулсан энэ өдрийг ингээд хар өдрийг ингээд социалист лагерээс эхлээд бидэнд худлаа ясаар өнөдөр хүрч эхлэв. Тэгээд энийг үнэн дүн гаргаж өгч байгаа түүхтэй та нарт маш их баярлаж байгаа. Гүн талбарт илэрхийлье. За баярлалаа. Бошиг гэдэг бол зарид гэсэн үг юм байна. Зарид гэдэг. Тэгээ бошиг одоо өөрийн бошиг гэдэг. Босог өртөө гэдэг. За босог өртөө гэдэг бол хоорондоо хүрээний босог өртөө гэх юм бол энэ одоо яам бүрэн юм байж өртөө гэдэг юм. Нэг бол шар хөтөлбөр байж өртөө. Нэг бол зүүнийхээ баян зүрхийн өртөө бол одоо босог өртөө болж байгаа. Тэгэхээр энэ босог гэдэг үг босог гэдэг нь бол зарилыг харна. Энэ зарилыг харна гэдэг агуулгаар нь төгөж үзэх юм бол ерөөсөө хуучин байдлыг харна гэсэн одоо тэр хөлсөлт нам гэдэг яг байна. Одоо намын нэрийг бол дандан хөлсөлт гэдэг үг эсэргүүцэж ирсэн. Ингээд хэдийдэн бол хөлсөлт гэдэг үг оруулах ихэд дандан намын төвөрийн дараа одоо тэгээд тэр жинхэнэ ордосаа ерөнхий сайдын жинхэнэ ордосыг одоо шатар сайд тэрүүн шатар сайдын хадам тусаар байхдаа эсэргүүцсэн ингээд дандан цаалсан дараагаар 1925 оны 3 сарын 9-нд одоо намын нэрийг өөрчлөлт оруулаад хөлсөлт гэдэг үг нэмсэн. За энэ нэлээд хожуу одоо хөлсөлт гэдэг үгээ хадаад за ингээд дахиад одоо Монгол ардын хуучин нэгээр орсон байна. За бошгын залуучуудын эвлэл дотроо бас тэр хэдийн яд байсан байна. За тийм бол одоо хон данжин сургууль бодогдсон хүүхнээс ахалдаа сайн туссан байдаг. За зарим нь өчрийн мэдхгүй бошгын залуучууд дорсон хүмүүс одоо эцэгхийг авна гэж тандаар дэмжсэн тийм тооцоо өгсөн. За нэг хэсэг нь бол ерөөсөө тэр ийм юм байна дээ. Хуучны эсрэг хандсан байна гэсэн үгнээс тэр хэтрүүл ярьж байна. Ямар ч байсан хуучныг л хаанасан тэр л агуулга цаанаадаа нууц байгаа. Уран бүтээлч юм байна. Бүхсэргийн зөвлөл илбэлтэр дэрэн чинь ер нь яг энэ саяхан энэ юу гарсан байна гэдэг 5 жил бараг болсон байна. Оросын хурбаны улсыг фейсбુકийн архивын баримт хуучин зүйлийг архивын нууцаас гаргаад Монголтой холбоотой 1922-оос 36 оны баримт чиг хэвлэгдэн гарсан. Энэ Оросын хурбаны улсын хүрээлэнд фейсбુકийн архивд хамт гаргасан байна. Тэгээд тэнд бол ингээд ялангуяа энэ Монголын холбоотой олон зүйл бас тодорхой болж байгаа юм байна гэж бодогдохоор тэгээд данзан одоо жишээ нь энэ зүйл энэ зүйлсээ дамжих нь тодорхой байна. Тэгэхээр чухал яг намын хурдын дундуур ингээд хурдын дараагаа авч буучтай байлаа гэдэг за одоо яг тэр чинь одоо өмнө сайд модал зөндөө болт юм чинь тэгээд тэр ингээд үтсэн чинь тэр олон болжээ. Ингүүд данзан юу зөвлөлтийн одоо чинь гэдэг юм уу тэр төлөвчийн газар очсон байна гэж тэргээд тэгээд огтон тоолсон байдаг. Тэгээд уулзчаад ингээд явсан чинь эргээд роохны зэгт байгаа. Гэсэн чинь огтон дээр тэр нөгөө нэг бүхсэргийн зөвлөлийн тагнуулын одоо Чикаго гэдэг тэр сэсвэдийн зөвчний комисси орсон. Тэр комиссийн хүмүүс орж ирээд за өнөөдөр тэнд данзан орж ирээд болсон юу ярив та нар уулзав гэж. Тэгэхээр гүнжид юу болж байгаа би ингээд одоо зөвлөлтөд сууж байгаа бүр эрхлүүлэгч гэтэл одоо ингээд зөвлөлтийн орсон дотоод яамны шугамаар ахаад тусдаа байгуулж байгаа бүхсэрийн зөвлөгч.
гэх тийм бас ингээд намайг мөрөд тагнаж хийж тийм. За ингээд ийм асуудал байна. Тэгээд дандан болохоор тэр 24 оны 8 сарын 16-нд байсан байгаа. Тий юу ер нь энэ юу болсон байна. Манай Монгол бүх зэргийн зөвлөл гэдэг чинь манай Монгол улсын засгийн газар харьяалагдахгүй гэдэг юм уу эсвэл одоо удирдлаганд нь орохгүй байдаг юм байна. Энэ газрыг одоо засгийн газрын одоо мэдээлэл авах хэрэгтэй гэж. Тэгэхээр 20-ны өдөр засгийн газрын хуралдаан хэлэлцсэн болтой байна. Энэ дээр харахад бол тэгээд энэний дараа ганцхан бол өдөр төрний одоо цааслах шалтгаан болж шалтгаан олжтэй гэж харагдах зүйл харагдаж байгаа тийм. Тэр нэг бүцэргийн зөвлөл айхтар хийх хөлтэй байсан. Тэгэнгүүт чи Монголд ингээд зөвлөлтийн бүрэн эрхтэй өгч гээд нэг хэсэг бас хажууд нөгөө энэ айхтар барьдаг тавьдаг дотоод яам гэдэг юм лээ. Шугамар дахиад нэг групп ажилладаг юм байна. Тэгээд энэ бив нэг одоо тагын чагнадаг ийм үйл явдал болж байгаа гэдэг тэндээс харагдаж байгаа тийм. Тийм нэг үйл явдал тэнд харагдаж байна. За тэр зөвлөлтийн тагнуудын архиваас гаргасан баримтан дээр бол ингээд богдхааны тухай бас гарч байгаа. За богдхан бол ингээд 24-ний 5 сарын 20-нд таал болоогүй байж магадгүй энэ мэдээд өмнө таал болсныг дардсан босчихно гэж нууж агаад сүүлдээ гаргасан гэсэн тийм хөрс мэдээ энэ төр харагдаж идэв билээ шүү. Бас наривчлал үзүүштэй юм гэж бодохоор харагдаж байгаа. Ийм зүйлүүд бол тэр тухай үед бол энэ айхтар олон зүйл нэг давхарж явсан юм аа гэдгийг хэлдэг болж байна. Тэгээд тэр чинь юу яана ч одоо ингээд наам эвлэл гэдэг чинь одоо ингээд нөгөө нэг канон дээр гардаг үстэй бодогийн үсээ яриад байна. Тийм л одоо башкир хадна одоо хамсгаач одоо ийм асуудал одоо байх ёстой гэх тийм. Тэгээд одоо ядуудад ардууд тэр угаасаа одоо ингээд юу шүү ард гэдэг үг чи ард ер нь тэр анкетын дээр байдаг тийм ядуудад ард гэдэг анкетын дээр бүгдийн тийм одоо тэр бол архивд байна л да. Тийм тэгээд жинхэнэ ард мөн үг шүү гэдэг чинь та яж явсан уу эсвэл барууны зэрэг явсан уу гэдэг айхтар асуун намын үйл ажиллагаа бүх юм дээр тийм зүйлүүд бол одоо архив баримтан дээр ил байдгийн тийм тэгээд ийм үеийг туулж аваад ингээд батлагдсан ийм 24-ний үндэсний хууль гэдэг маань энэ тийм болохоор бидний өнөөдөр ярьж байгаа зүйлээс нэг зүйлийг тодорхойлбол бид 24 оноос өмнө хуулийн сэтгэлгээтэй монголчууд өөрийн гэсэн үсэг бодолтой өөрийн гэсэн хууль цаазтай байсан юм аа. Тийм. Тэгэхээр энэ монголчуудад талцал хуваагдах хэрэггүй шүү дээ. Өнөөдөр ч гэсэн. Тэгээд хааваас нь ТV тавьсан энэ талцал хуваагдаад амьгийн тэмцээн оноор хэлсэн энэ талцал хуваагдаад өнөөдөр ч гэсэн бид үргэлжлээд хэрэггүй учраас энэ анхных нэг одоо хуулчилсан юмдрийг бас тэмдэглэх шаардлагагүй болов шүү гэж одоо бас хэлмээр байна. Цахаха бүлэмхнэр дараа бүлэмхэн бол одоо бүгдээ мэдж байгаа. Одоо алуурчин гэж хэлж болно. Германы элчин сайдыг одоо алсан шүү дээ нэг бүгдээ мэдж байгаа. Тэгээд хүн 1924 онд дотоодын хамгаалах газрын ерөнхий сурагчаар ирсэн. Тэгэхээр янз бүрийн хийгээд элдв юм тутгалдаж байхаар нэг үний Монголын засгийн газрын шаардлага буцаасан байна. Энэ хүн бол одоо төвлөрсөн шоуж байсан бүлэмхний тухай бол одоо бүгдээ одоо интернетээс одоо дэлгэрэнгүй үзэж болно. Чөлөөтэй байж байгаа. Тийм одоо ерөөс маш нууц ажиллагаа явуулдаг. За нэг тодорхой юм бол өгөхөд 1924 онд зөвлөлт олгуулсан засгийн газраас борон өнгөний нуусан алт Монголд байх магадлалтай гэж ингэж одоо хүмүүс бас ирүүлсэн байгаа. Тэгэхэд бол бүлэмхэн бас тэнд оролцож ирж хайсан юм шиг байна. Тэгтээс хүн олсон юм уу, одоогүй юм уу, ямар ч мэдээ байхгүй. Ямар ч ирсэн нь тодорхой, ирээд буцсан тодорхой тийм байдаг. Бүлэмхний тухай бол манай тэр дотоодын хамгаалах газар байхдаа ямар хууль дүрм шинжилсэн, өөрчлөсөн энийг бол тагнуулын ерөнхий газрын одоо мэргэжлийн судлаачид байдаг. Тэр хүмүүсүүд одоо амгаах цаг болж байгаа хаа гэж бодож байна. Дотоодын тагнуулын ерөнхий газрын архив бол одоо төрийн хуулиар төрийн маань албаны нууцын тухай хуулиар бол одоо энгийн хүн арах их байхгүй. Зөвхөн тэр тагнуулын ерөнхий газрын одоо ямар ч хүмүүс нь ордог юм байгаа. Одоо их хурлын гишүүд эрхэм дарга сайднаар бол одоо үздэг байлгүй. Энгийн судлаачид бол тэр одоо хаалгаа хийхгүй юм байна. Тэгэхээр зөв тодорхойлох хэрэгтэй байхгүй.
холбоотой холбоотойгоор усан зарим дээр гараасаа гэж бодсон. Комментээр нэг юм онцгой ихтэй орон левний санаачилгаа байгуулсан комиссийн төрөлцнаар нэг комментээр нэгдэг. Энийг одоо хүмүүсд ойлгохдоо олон улсын коммунист ажилчны намууд шинээр үүсэж байгаа тэр улс төрийн хүчнүүдэд зөвлөгөө өгсөн тулхтай тийм хүчин мэдээлэл ярьж ирсэн. Үүний дээр энэ улсын коммунист намын одоо дайралтын бүлэг улс төрийн харьцлал үйлдэх дайралтын бүлэглэл байсан гэсэн улам ойлголт. Энэ үндсээр юмнуудыг санахад хараад үзээ. Тэгээд энэ дээр Монгол дотор варалтай гадаадтай өөрөөр харьцсан каналтай юм хүмүүсүүдийг нүдээ гадаад тэр үгүй ирээцийг дотор наруулаад ингээд улс төрийн байгууллагын төрийн байгууллагын толгойд тавьчаад байдаг чинь одоо улсын удаан хавцлыг экспортлсон нэг харуулдаг энэ бодлого юм. Тэгээд энэ одоо ил цагаан хэлчмаар байдаг юм да. Тэгээд одоо энэ улсын үйлдвэрээр энэ зүгээр 저는 스쿨동에 남대문에 들어갔다 있은 자기가 이들도 아티나메 우스터서를 또 쪽ting 이거야 무슨쇼 이게 했은 거 같지. 이들은 뭐 그만큼 또 남들 그런 데를 좋아했죠. 대대도 또인 한번 이렇게 생각이 세련된 수에 엔다도 쪽팅에 되는 것 리치노 단순 하이딩 들어스린 마가네 아소틀라로서 지금 그 단순 보로 터졌던 게 세련된 수에 어떤 하시는 것도 대신 어디서에 안 쓴다고 나는 인처들은 허위를 바른다 모아사택이 그때 대부분이 또 헬스는 신호가 있어 그분이 본인 믿어줄 때 그게 이제 한번 때서 이렇게 왔다한다 그게 누구 아티나미 오스터서 돌아가고 쓴다도 좀 땡기는데 저 지금 세계에서 바바시대 그게 인미티 어떤 주거 이 초동 어떤 어떤 그 치트 버스마다 되게 사실하고 쇼르시하 그들이 남바에부터 흐르는 조만스러운 또 망고도 스트리트 좀 가고 아르티나면 통크도 지키는데 그런데 사이프는 선지 또 좋은 일이 이거 이제 지금 그 아르는 사람은 또 되게 바행 받았어 그랬더니 허름한데 아론은 소리죠. 아론도 반다고 상배딩 게들이 티루는 소리인데 진 아르티나면 동거 지게 에비지스요 와도 해더 치면 조다치 아르티나면 그 동거 지게 그 호다된 게 제일 수제가 가시 알겠지? 무슨 소 하는 거 없는 그런 소리는 뭐지? 아무것도 스트림 좀 배하고 그랬던 게 되겠죠. 스트림 배하고 좀 배하고 이게 제일 좋았어. 인터넷 좀 가봤었다. 자와이도 또 몽골 스트리 너무 야 자원문에 로만스는 하는다 근데 정말 많이 줬던 게 인터도 스트리 배우고 나무 배우고 따뜻한 게 자기가 없었어. 하이도 시빌 좀 시빌 아슨 하스템 딕테한테 남는 좀 배워볼까. 사실은 생긴 지 풀줄 수 있다는 선지가. 영어 너무 쓴다.
Тэр баагүй нөгөө social media юм дээр тэр үргэлжлэх юм гоё юм. Тэрний данараа харагдуулах юм. Тэнд бол ерөөсөө Монгол ардын намын одоо андуурхаад юм санаатай тийм үйлдэлүүдийг хийж тэнд манайхан одоо Сүхбаатар гэнтнаас клип одоо шахаж ирсэн одоо тийм юм бол тэнд ирсэн шүү дээ. Тэгээд дашин чинь гэдэг юм энэ мэдээ юмнууд олон байсан тэгээд алга болсон шүү дээ. Одоо ерөөсөө шүүхийн үднээс алхаа байсан дээр өөрөө яг нэг ингэж явж ирсэн тэгээд алга болсон шүү дээ. Тэгээд одоо энэ мэдээ юм нэг хэр яриад байсан юм одоо тэр 20 онд одоо болсон юмлуудтэй энэ чинь юу байсан бэ? Нэг таанаар болсон тэгээд сонирхоод хармаар тэр одоо нэг мэдээллийн боломжтой болчих юм гээд хараад өөрсдөө мэдээ хийж болмоор байна. Тэгээд тэр энэ явцтанд тэр одоо яамны шугамар хийжээ ажил гэж юусоо амжилттай юм байгаа шүү дээ. Одоо Монголын одоо яам гэдэг нь хожим одоо яам болсон одоо юм хатар энэ чинь юусоо өөрсдөө дөрвсөн. Өөрсдөө гэдэг нь өөрсдөө яриад ирсэн зүгээр. Тэгээд нөөсөө юу гэдэг юм бол чинь зөвлөлт нэг гэж хэлдэг гэсэн. Тэгээд хэлсэн чинь байхгүй одоо тэгээд одоо хойд эцэн бүрний заавраар хийсэн улсын хэлцлүүд байдаг шүү дээ. Тэгээд юу нь одоо 20 онд зөвлөлт хэвтийн хэлсэн карханы гэрээ гэж ярьдаг юм. Байгууллага юм огт хаан байхгүй сундах утгатай юм тэрүүнийг одоо тэр бидний намын дээр байгаа нэг цэглэгааны дэсэс байсан нэг хойд бүрний төлөвлөгчд энэ гүцгийн намын орондоо бичсэн одоо нэг мэдэн дээр нэгэн тодорхой байгаа. Дараа нь одоо Бүгднайны тасалбар тухай хөрөнгөний бишүүдлийн зөвийг тоолж алгасах тухай асуудал шийдэхэд данзан байхгүй байхад ёстой болчихсон. Үндсэн хуулийг батлахад одоо данзан жадарч Сүхбаатар нар байх эсвэл болсон. Богдын хатан бүртлээ хоёр маань одоо барин дээрдэг. Дондод хатан бүртэл одоо Олонсын эрхтэн жамаар өндөрөөгөө энэ бол богдод өгсөн сүүлчийн санаалга байсан юм аа гэж эцэн бүрний төлөөлөгчд хоорондоо ярьсан бичиг баримтыг манай нөхдөд одоо ярьдаг баримтаар ийм байж байгаа. Тэгээд энэ бүхнээс ингээд харахад энэ одоо 20 онд тэр үндсэн хууль батлах хүртэл их одоо энэ юу чинь юуны тулд яаж мэддэг гэсэн би тэгээд одоо эдгээр болсоо шүү дээ эсвэл өөрийнх нь хэлсэн миний одоо ажирсан юу бол үндсэн дээр одоо бид нар бол хүчиг нэг батлуулаад гэж хэлсэн. Ингээд хэлчихсэн байгаа. Энэ бүхнийг одоо бас яг бидний ярих нэг өөрсдөө одоо хэлдэг юм онцгой олон гэж үүрэг хэлцүүлээд хараад нэг дүгнэлт хийгээсээ болов. Одоо бид Улаанбаатар сууж байна. Энэ нэг 2011 оны 11 сарын 26-нд болсон тийм ээ. Тэгээд яг үнэхээр нийс чинь одоо нийслэл байх юм байна. Тэгээд ямар нийслэл байх юм бэ? Тэгээд одоо та бүхэн сууж байгаа адилхан ингээд улсын гол экономик төлөвлөгч олон амьсгалсан чинь тэгээд санал гаргах. Тэгээд гараа өргөөд ингээд нэг тэндээс нэг хүн босоод би одоо юу яа гэж баатар гэж одоо яа нэг нь босоод ардын номын бэж гэж нэрлэе гэж энэ хөө байдалтай ботхол байгаад энэ яг сэтгүүлүүд 3 цаг тавиад эрмэнийхээс зүйлүүд нь бүрэн ихээр улсын ахуй хурлын юу хийгдсэн тэгээр тодорхой байгаа. Тэгээд ингээд сандаа харуулсан тийм ямар ч байсан үндсэн санаа болсон уу эсвэл баатар хэмжээ болсон уу ингээд баатар хот гэдэг нэртэй болж байгаа манай улсын нийслэл.
Тэгэнгүүт ингээд орж ирсэн ерөөсгөө босоо за Баатар нь ямар Баатарын мэдээ гэж. Тийм тэгээд одоо урьж байгаа тэр коммунизмын үнгийг өгөөд Улаанбаатар гэж хотог явууч. Тэгээд энэ одоо чинулаа чинь дээд үлддэг байсан. Тэгээд Улаанбаатар маань тэрвээс бидний энэ бүгдийн хүрээ маань одоо их хүрээ Улаанбаатар гэж хөрөн дөрвөөс болсон. Өнөөдөр одоо энэ явж байгаа энэ бидний авсан Улаанбаатар сүүлдээ зөвхөн хүмүүс янз янзын тайлбар Улаанбаатар Монгол чинүүдийн хэлбэрээс явж энэ тэр бодлоо энэ бол одоо яг харахгүй тэр коммунизм маань нэг одоо өссөн нэр байгаа. Тэгээд бидний шиндээ тасчихсан нэг ач одоо мэдэхгүй ч байж магадгүй. Ийм маягаар явж ирсэн түүх байна. Тэгээд зааш асуусан. Рискул Японы коммунист Хатаяма Сен гэж хүнтэй уулзж байсан тийм мэдээ юм байх болоо. Одоо яг л Японы одоо тэр комитет одоо тэр Япон коммунист байсан байгаа байхгүй. Хатаяма Сен гэж. Энэ Хатаяма Сентэй рискул одоо Москвад гэх юм уу Кыргызстан, Казахстан айлын газар уулзж байсан тийм баримтсалт мэдээ байдаг болов. Хатаяма гэж Японы коммунист хүн энэ хүн одоо аль таваад Монгол хэлсэн байгаа юм чөөр тэгээд тамашин мэдчихсэн. Тэгээд хоёр хэд хоног гэх саасан шуураа тэгээд замын хэмжээтэй бол тодорхой хэлсэн байгаа. Анги монголчууд нэг юм хөөсөө тийм байна, жишээний юм тийм байна. Тэгээд бүрийн дээрээ юу Улаанбаатар дээр идэвхтэй дөрвөн чамсан тамга тоорч энэ таасан боолнуудаа тэр интернет байжээ тэргээр самарсан ба адгүй комментийн бол нэг том нэгсэн байгуул болохоор тэр Азийн секс гэдэг юм Монголын тасс гэдэг юм тийм бол орж одоо ажиглаж байж магадгүй зүгээр миний хувьд бол одоо тийм үсэн харсан тийм байхгүй. Одоо аюу ард түмэн жинхэнэ ард түмэн гэж одоо тухай нэг толцож ирсэн байгаа байлиг одоо үеийн хандууд байгаа энэ чинь бол жинхэнэ бус ард түмэн уулзаж байна. Тэгээд юус асан дээр түмэн гэж одоо яг манай ус гэдэг энийг эзэн бий тодорхойгүй нэрийг одоо баагаар дулгуун бас тайлбарж ирсэн нь бол ард гэж төв гаралтай үеийн одоо сайн нэрийг боловсроогүй хүмүүнийг бол ард гэдэг хотооноор нь тайлбарж ирсэн байна. Тэгэхээр одоо энэ ард гэдэг үг ард түмэн гэх энэ хавьяалын нэг хэдий үед хэдэн оны үед Монголд нэгж орж ирсэн байна. Тэгээд ард гэдэг үг бол арын гэдэг үг гэдэг. Эцэг болоогийн одоо үгийн гарын нэртэй болсон. Тэгээд эцэг болоогийн үгийн гарын хувьд бол одоо арын гэдэг үгээр олон тооных нь бол ард болсон юм аа. Ард гэдэг бол ерөөсөө нийт хүмүүсийг хийж байгаа юм. Тэр бол тийм байж болно. Тэгэхдээ тэр жинхэнэ усад хуваацаад энэ бол тэр ард түмнээ одоо хуваасан. Тэр үнэтэй хөрөнгөтэй шинэлдэг хүн бол одоо жинхэнэ усаад нь болоод нөгөөдүүл нь одоо тэр ядуу доод өшнөх юм бол одоо жинхэнэ. Тэгээ ер нь тэр намын 3 дугаар рекорд, намын 2 дугаар рекорд, 23 онд хоригдсан намын 3 дугаар рекорд, 24 онд хоригдсан 3 дугаар рекордын баримтад бол Монгол ардын намын хэсэг болох гол толгуур нь одоо ядуу донд ард гэж хэлсэн байна. Тэгээд сүүлдээ 25 оны 24 оны үеийн үед жинхэнэ ус ингээд толгойд үүссэн. Тэгэхээр энэ бол одоо хийж өөрийгөө зари бол жинхэнэ ус ард нь байна. Би одоо жинхэнэ ард нь байна гэдэг тэр одоо ийм зүүн тэмдэг 1929-1932 онд хэсэг хугацаанд үргэлжилсэн Монголыг бол одоо баг самраа хэмжсэн үйл явдал байдаг. За энэ зүүнний үед бол одоо ерөөсөн маш газар авсан. Тэгээ янз бүрийн хүмүүсийн сонгуулийн ихэнх хасч байсан. За тэгээ харин шинжилгээний бодлого 1932 оны 6 сараас эхэлсэн. За тэнд бол энэ одоо амарга төр босч орсноос хойш нэгэн өөр бас маш олон улсууд бол сонгуулийн их олгосон. За тэгээ сонгуулийн их олгох төрийн сайжрал дотоод яамны тэргүүр сайд Наван нэр хэсэг Наван нэр. Энэ хүн бол 1934 онд ч гэсэн сонгуулийн ихгүй л байсан. Яагаад гэвэл геодод бол бид нэр сонгуулийн их олгохгүй. Шинэ төрийн
төрийн сайд гэдэг бол тэр оюун ухааны ашиглаж байгаа юм байна. Тэгээд одоо ингээд төрийн сайд мөртлөөсөө тэр гомбол замуудыг хэлсэн. Ийм хөөе. Тэгэхээр зинхэнэ ус ард гэдэг бол ерөөсөө бол маш тодорхой тийм заагаад өгсөн одоо ийм шалгууртай. Энэ маргааш үлдвэл одоо их хүмүүс тусгаарлах юм байна тийм. Нэг нь бол хүнсэн хол гэсэн байна. Тэр хүмүүс бүлээд байгаа. Энийг нэгдүгээр тодорхой. Хоёрдугаар одоо энэ угаасаа тодорхой одоо та бүхний юмээс юм байна. Одоо маргааш болох одоо тэмдэглэх гээд байгаа баяр маань бол их тэмдэглэх ёсгүй баяр байсан юм байна гэж бид ойлгоод байгаа. Ахлаад ингээд одоо 90-ад оноос хойш арч мандсаас хойш тэмдэглээд яваад их юм шүү дээ. Одоо багш бүгдөө бүх нийтээ амрахч байна. Энийг одоо ингээд одоо болоо одоо энэ хийж одоо яаж одоо тийм ажил авч ирсэн юм уу? Эсвэл ганцхан одоо та хэд мэн яриад яваад байгаа юм уу? Одоо яг таны бодлоор одоо энэ хувьсгалт нам одоо гардын нам дотор одоо яг яагаад энийг одоо эсэргүүцээд ингээд нэг сонссон юм шиг сонсоогүй юм шиг мэдсэн юм шиг мэдээгүй юм шиг ийм байдалтай ингээд 30-40 жил яваад одоо сүлдээ ингээд одоо ямар баян зүйл гэдэггүй гэхдээ ямар ч байсан тусгаад тогтсон юм баяр юм байна гэсэн үг ингээд 30-д олдохоо болоод ингээд яваад байгаа юм болоо. Хаана юм бодож байна? ini coba semua tak semua negara ini negara ini sudah jadi semua ini. Jadi jenis mampu semua jadi semua itu. Jadi ini juga negara sudah jadi. Jadi lewat sana pun coba berusaha. Kita ini was homsud elbette bekliyor. Malum atladı zamanda cemaatten birlikte bana en töreyin görüşünde, töreyin görüşünde da yarın kıyıda gece da versin çıktı sahayı basın gece kesin ekolün da amro eserden telefon hitti geldi sürü da bu kapçırsın sonuçta olsun eğiticisi gitsin basın toplara taşsın. Jadi ini sangat untuk mensupport produksi kita. Ini sesuatu yang untuk satu untuk zarafsin baca kata satu untuk bayang gua hari ini contoh ini Pakistan hoid namaro satu untuk harat olga berkesın. Onun tuğulu değil diyorlar. Tuğ getirmen bitti keşke döngürsün onu. Hareket olur değil diyorlar. Akhirnya guru diyorlar. Ini mereka diorang tuin angkatan sungguh atau terus sesuatu pengkokersin tuin handuan orang sering handuan rosan. Ujian kelas hoş khidmat betul. Nah, sekarang tu angkni kerja. Yang orang jadi lara terus sahaja. Rasul cinta ya cinta tahun ni Harun sering ada tahun sering sulkir tahun sering untuk berjumpa penting kerim tu era sejarah berjumpa jadi boleh dijual dengan siap cinta tahun ni Harun sering orang itu sahaja. Ini saya tamri, ya lupa baca atau teknik juga bercoba. Hari ini orang ini, baik ni orang tu waktu macam ni sahaja jadi, suju jadi, sahaja yang lama jadi. Ini memang dia kata tu, itu lah itu malu. Jadi ini Harun Zuran itu mungkin suatu persen. Airi itu pasal itu. Tim itu gimana itu? Tuhan sorong jimat. Ini macam
шиг байдгийг шүү дээ. Энэ хүмүүс зүгээр тоодгүй юм уу нэг хайхадгүй яваад ирсэн байна. Одоо харин хүмүүс тодорхой маань хооллоход нээж тайж явах шиг байна. Тэгээд одоо трубигийн хараад тэгээд энэ байдлаас харахад бас нэг юм өгүүлээд байгаа. Энэ чинь бидний дуудаад ирсэн юм байна. Бид зэвэж гэдэг ямар нэг юм мэдрэмж төрөлтөөс нэг хоо өөрөөсөө санаач татаад гэдэг юм уу гэж бодсон. ඒක их сайн юм болж байгаа шүү дээ. Энэ фора тема За ингээд шүт хэлээр шууд амжуулсан математикоор орчин руу хэвлэлийн тусгаад байгаа юм уу гэж байна. Тэгээд гурван түүхчтэй маш их баярлалаа. Манай түүхчтэй бичсэн Монголын түүхтэй зинхэр хаттай гараад таны бас уншиж үзээсэй гэж байна. Тэгээд хаттай үзсэн баярлалаа. Хэдүүлэхгүй цагаат Сотто